Бүгд нь энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хувьд гэх юм бол та бүхэнд бүр дэлхийн хамгийн хаттай жүжигчин гэж хэлж болох нэгэн жүжигчний талаар ярьж болно. За энэ бол Johnny Depp байгаа. За энэ гайхалтай хүний талаар өнөөдөр ярих болсон учраас та бүхэн юуны өмнө доор хэсэгт subscribe дараад өгөөрэй. Бас намайгаа дэмжиж лайк дараарай. За шууд олон юм ярилцгоо шууд бичлэг рүү орцгоё. Johnny Depp-ийн хувьд гэх юм бол бүр баг багтаа нэг нүдэндээ эргүүлж ингэ болт хийж явдаг байсан байгаа. Тэрний шалтгаан нь юу байсан бэ гэхээр нэг нүдний ерөөдөө баг юм хардаггүй гэж хэлж болно. Маш нүд нь муу байсан. Тэрнээс болоод эмнэлэгт очиход танаа өвчөө одоо ингээд нүдэндээ болт хийгээд нүднийх нь одоо асуудлыг нэг нүднийх нь асуудлыг ингээд шийдэхгүй бол тэр шуудхан хараагүй болох аюултай юм байна гэж хүртэл хэлжсэн. Тухайн үед Johnny Depp-ийг маш их одоо дооглож доогдохгүй хийдэг нэг хүн байсан байгаа. Энэ нь болохоор Johnny Depp-ийн ээж нь байсан. Ээж нь хүүхдээ тэгж доогдохгүй хийж янз янз болдог. Ээжийнх нь хувьд гэх юм бол сэтгэл зүйн хувьд маш асуудалтай. Үргэлж нөхөрлөөгөө хүүхд рүүгээ орилж хашгирдаг. Гэвч тэр орилж хашгирах тэр уурлах үед нөхөр нь өөдөөс нь юу ч хэлдэггүй, юу ч хийдэггүй. Яагаад юу ч хийдэггүй байсан бэ гэхээр их нэртэйгээ муудалцахгүй тулд энэ гэр бүлийн амьдралыг асуудлыг эвтэйхэн авч явахын тулд би л ер нь ингэж одоо энэ эхнэрээ ууралсан ч гэсэндээ зүгээр хүлээж аваад их юм бол гэр бүл маань цаашдаа илүү аж аргалтай явах болно гэж уг нь нөхөр нь итгэдэг байсан юм бэл. Тэгээ ээжийнх нь тэр муухай ааш, муухай асуудлаас болоод гэр бүл нь маш хэцүү амьдралыг туулдаг байсан. Тэгээ Johnny Depp 15 жил өнгөрсний дараа 15 настай болох үед нь аав нь би одоо энэ ээж чинь тисч чадахгүй байна. Би яаж ч удаа энэ хүнийг бол тисч чадахгүй байна. Намайг үнэхээр уучлаарай. Миний хүчээ одооноос эхлээд энэ гэрийн эзэн болсон шүү. Ээжигээ харж хандаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэр үед дөнгөж 15 настай өсвөр насны хүү аавыгаа маш их үзий ядч эхэлсэн. Гэр бүлийн орхио явчихж байгаа учраас. Гэвч жоохон хугацаа өнгөрсөний дараа аавыгаа маш сайн ойлгож эхэлсэн. Ээжийнх нь хажууд ямар их зовлон үзсэн, зовлон амсныг ойлгож өгсөн. Тэгээ Johnny Depp-ийн хувьд гэх юм бол ээжээсээ болсон тэр авсан травмагаасаа болоод 10 жилдээ олигтойч боловсрол эзэмшиж чадаагүй. Хүний нүднээс айж дээрэс нь өөрийн гэсэн үзэл бодлоо хүнд ярьж чадахгүй байдлаар маш хэцүү амьдралыг туулж өссөн. Тэгээ тэрнээсээ болоод ахлах сургуулаа орхисон байгаа байхгүй. Тэгээ ахлах сургуулаа орхиод Johnny Depp-ийн үед яасан бэ гэхээр за ер нь ингээд миний амьдрал ингээд маш хэцүү бол дуусч байна. Гэхдээ би ээжийнхаа энэ ээж надад үзүүлсэн зовлонг би тэр амьдралаар би туулж амьдарч болохгүй гэж дотроо хэлээд ер нь гитарчин болоё гэж шийдсэн байна. Гэвч мань хүний хувьд гэх юм бол гитар тоглож байсан туршлага байхгүй. Гитар тоглож байсан удаа ер нь бол байхгүй. Тэгээ гитар тоглохын тулд гитар сурах шаардлагатай болоод нэгэн хөгжмийн дэлгүүрээс гитар тоглож сурах тийм номыг хулгайлсан байгаа байхгүй. Тэгээ хулгайлаад гитараа тоглож сурсан баг. Сурж агаад өөрийн гэсэн нэг банд буюу хамтлагтай болоод тэр хамтлагтай бас жоохон гитар тоглохоор сэтгэл шулуутсан ч гитар тоглоод амжилт олох гэдэг бол өөр асуудал. Жоохон хэцүү байж таарсан. Тэгээ сургуулиасаа гараад ерөнхийдөө удаагүй байж итл гитараар амьдрна гэж хэцүү байна гэдгийг ойлгоод гэрээсээ гарахгүй 2-7 хоног болсон баг. Сэтгэл хөдлөлд ороод. Тэгээ 2-7 хоногийн дараа би ер нь буруу шийдвэр гаргасан юм байна гэж дотроо бодоод сургуулийнхаа захирал дээр очиод намайг үнэхээр уучлаарай сургуулиас гарах болсонд та намайг ахиж сургуульд оруулж өгөхөд тусалж чадахгүй гэж асуусан чинь сургуулийн захирал нь юу гэж хэлсэн бэ гэхээр өстөө уучлаарай. Би чамайг дахиж сургуульдаа бол оруулж чадахгүй. Гэхдээ би чамд нэг зүйлийг хэлье. Чи 10 жил байхасаа хичээлээ тасалдаг. Дээрэс нь маш одоо юу гэдгийг бүрийг ичимхий маш хэцүү хөвгт байсан. Гэхдээ тийм чамайг гитар л өөрийн гэсэн зорилго мөрөөдөлтөй болгосон учраас чи иймэрхүү асуудал дээр бууж өгөх хэрэггүй. Цаашдаа сургуульдаа оруулах хүүгээр гитарчин болоод өөрийнхөө амьдралын замналыг хөөгөөж яв гэж хэлсэн байна. Тэгээ тэр захирлын үгийг сонссон Johnny Depp бууж өглөөгөөр ахиж гитараа өргөжлүүлсэн. Гэвч бас л бодит байдал хэцүү байсан. Гитараар амжилт олоод хоолоо олж идэггүйгэл хоолоо олж идэж чадахгүйсэн. Тэгээ тэрнээсээ болоод хамтлынхаа гишүүдтэйгээ цуг моделийн ажил хийгээд дээрэс нь уцаар яриад царайг нь ч хүртэл хараагүй хүн рүү залгаад шууд бараа зардаг тийм ажил хийж хэлсэн бохоггүй. Тэгээ тэр үедээ уцаар яриад царайг нь хүртэл хараагүй уулзж байгаа хүндээ бараа зардаг ажил хийгээд тэр үедээ л Johnny Depp анх удаа өөрийгөө жүжиглэх авьяастай мэн гэдгийг мэдсэн. Хоолоо олж идэхийн тулд тийм ажил хийж байгаа үр дүнд тэгээд дөнгөж 20 настай байхдаа
өөрөөсөө 6-аар ихч нэг эмэгтэйтэй хайр дурлалын холбоотой болоод шууд гэрэлтэй батлуулсан. Гэрлээд 2 жил болсны дараа Johnny Depp-ийн хувьд гэх юм бол дөнгөж хүүхэд байсан. 20 настай. Яг өсвөр наснаас тухайн үед сайн гараагүй. Тэгээ өөрийн гэсэн карьер байхгүй, ажил байхгүй. Тэгээ тэр асуудлаас болоод дээрэс нь тэр 6 насаар их эмэгтэйтэйгээ харилцааны хувьд асуудалтай, хоорондоо тохирохгүй хүмүүс байж таарсан. Тэгээ тэрнээсээ болоод 2 жилийн дараа салах хэрэг болсон. Гэвч тэр 2 жилийн дотор тэр эмэгтэй тэр эхнэрийнхээ ач тусаар нэг гайхалтай жүжигчтэй танилцсан байгаа. Яг танилцсан бэхээр тэр эхнэр нь мейкап артист гэдэг байсан. Хүмүүсийн нүрийг буудаж өгдөг. Тэр дунд нь алдартай Холливуудын жүжигчдийн бас нүрийг буудаж өгдөг байсан байна. Тэр дунд найзуудынхаа дунд ирсэн хүмүүст нь Николас Кейж гэдэг нэртэй алдартай жүжигчин байсан. Тэр жүжигчтэй Johnny Depp танилцаал тэр хоёр хоорондоо маш их сайн харилцаатай дотн найзууд болж эхэлсэн. Тэгээ явандаа хоорондоо ингээд бүр нэг Johnny Depp зовлон жаргалаад тэр хоёр хоорондоо хуваалцдаг болоод нэг өдөр Johnny Depp Николас Кейжтэй цуг ярьж сууж байхдаа найзынх нь өвдөх юм бол жоохон одоохондоо ингээд ажилгүй мөнгө төрөхгүй аюу хэцүү байна. Чи найздаа нэг ажил танилцуулж өгөхгүй биз гэж асуусан байгаа. Тэгсэн чинь Николас Кейж юу гэж хэлсэн бэ гэхээр чи надтай адилхан ингээд жүжигчин болвол ямар вэ гэдэг санал тавиад өөрийнхөө таньдаг нэг найруулагчд кинонд жүжигчин сонгож харуулжааг мэдчихсэн учраас Johnny Depp-ийг тэр найруулагчтай яриад сонгож харуулалтанд оролцуулахаар явуулсан баг. Тэгээ Johnny Depp азар гэх юм уу? Тэр сонгож харуулалтанд шууд тэнцсэн. Тэнцсэн шалтгаан гэх юм бол ердөө нэг цагтаа холбоотой. За нэг Cracker гэдэг нэртэй тухайн үед нэг хүүхдүүд зүүдэг байсан тийм нэг алдартай нэг жижигхэн цаг байсан юм байна. Тэгээ Johnny Depp яг сонгож харуулалтанд орохын өмнө нэг 10 жилийн жоохон охинтой таарад тэр жоохон охин хажууд нь сууж байгаад цагийг харсан чинь цаг нэг сонирхолтой харагдаад тэр цагийн дотор нь ингээд ус тунцсан байсан юм байна л да. Тэгээ ус тунсан шалтгаан нь яасан бэ гэхээр тэр охины хувьд гэх юм бол яг шүшүүрт өглөө гарахтаа шүшүүрт орчоод гарсан. Гэхдээ нөгөө нэг цагаа тайлхаа мата цагтаагаа шүшүүрт ороод тэр дотор нь ус тунцсан байсан. Тэрийг Johnny Depp ожилж харангуйта цагаа түр тайлаа өгч өдөө гэж хэлээд дор нь ингээд жожголох асаагуур асаагаад тэр усыг ингээд байхгүй болгож өгсөн байхгүй. Тэр охин тэрийг хараад амар баярлаад дээрэс нь Johnny Depp-ийн тэр царай төрхөнд нь татагдаад тэр нөхцөл байдал шууд Johnny Depp ч дурлцсан гэж хэлж болно. Тэр охин. Тэгээд сонгон шаргуултанд яг орж явах үед Johnny Depp анх удаагийнхан жүжигчний сонгон шаргуулсан байсан бол амар их сандралтай. Тэгээд яг юу хийхээч мэдэхгүй тийм байдалтай байсан чинь найрлагч харангуйтаа. За энэ нөхөрч юу бүтэхгүй юм байна доо. Энийг шууд хасъя даа гэж дотроо бодоод байж исэн. Тэгсэн чинь охин орж ирсэн. Тэр охин нь болохоор Johnny Depp-тэй өдөр таарсан тэр охин байсан байгаа. Тэр охин нь орж ирэнгүүтээ аавдаа шууд чихэнд нь шивнээд та энэ залууг шууд өөрийнхөө жүжигчний сонгон шаргалтанд сонгоод авчихаа гэж хэлсэн. Тэг яагаад гэсэн чинь нөө өдөр надтай таарад залууч надаа миний цагийг янзлж өгсөн. Дээрээс нь маш царайлаг юм залуу гэж хэлээд. Тэгтэл аав нь энэ залууд ийм 10 жилийн охиныг дурлуулах юм авьяас чадвар татах хүний сэтгэл 10 жилийн жоох охиныг татах авьяас чадвар бол байна да. Нэг тийм зүйл бол байна, чадвар байна да гэж итгээд Johnny Depp-ийг шууд жүжигчний сонгон шаргалтаар авсан байна. За анхны дебют хийсэн кино нь болохоор ямар кино байсан бэ гэхээр нэгэн Америкийн бас нэлээд алдартай аим шин кино байсан байгаа. За энэ киноны нэрийг би та бүхэнд хэлье. За энэ болохоор Nightmare on Elm Street гэдэг нэртэй кино. За би энэ киног бол нэг удаа үзэж байсан. Гол дүрийнх нь одоо яг тэр нэг алуурч нь болохоор Freddy гэдэг нэртэй алуурчин гардаг. Энэ нь болохоор ямар хүн сэдвтэй кино вэ гэхээр хар дарсан зүүдэнд нь Freddy гэдэг нэртэй алуурчин орж алдаг кино байгаа. Хүмүүсийг алдаг. Тэгээ зүүдэндээ алуулах юм бол бодит амьдрал дээр хүртэл алуулдаг. Тийм сонирхолтой үйл явдалтай кино. Тухайн үед энэ Freddy гэдэг алуурчинтай энэ кино нь болохоор бүр хоррор буюу аимшиг киноны төрөлд нэгт хамгийн аимшигтай дүрд нэгт гисэн билээ тухайн үед Америкт. Хоёрт болохоор Jason гэдэг нэртэй кино бас алуурчны дүр кинод жигсэжсэн. Тэгээ тэр ч тухайн үед яг Freddy-гийн эсрэг Jason гэдэг нэртэй хүртэл кино хүртэл гарч ирсэн. Бас би тэр киног хальт үзэж байсан. Тэгээ энэ киногоор яг гол дүрийн охины найз залуухийн дүрийг Johnny Depp тэгээд тухайн киногоор гарч ирсэн гэж хэлж болно. Тэгээ Freddy-гийн хувьд гэх юм бол та бүхэн бас мэдэх бах те. Ийм нэг хумсандаа ийм хутга мутгатай юм шиг те. Ийм хурц зүрх зүрхтэй ийм эвгүй гартай.
Тэг ийм гартай дүрд Johnny Depp өөрөө тоглохоор болсон. За тэр болохоор тэр киноны хувьд гэх юм бол хайчин гарт Эдвард гэдэг нэртэй кино. За энэ киноны хувьд гэх юм бол бүр үхэхээ өмнө заавал үзэх киноны жигсаалтанд хүртэл ордог. Тийм алдартай кино гэж хэлж болно. Тэгээ энэ кинонд Johnny Depp амжилттай дүрээ бүтээгээд энэ киноноос эхлээд бүр маш их олонний танил болсон. Хүн болгон Johnny Depp-ийг мэддэг болсон гэж хэлж болно. За энэ киноны талаар ярих юм бол та бүхэн баг үзчихсэн байхад дийлэнх нь хайчин гартай юм нэг хиймэл хүний дүрвтэйгээд зохион бүтээгдсэн хиймэл хүн. Тэгээ энэ нь болохоор нэх одоо юм ярьдаггүй. Тэгэл нөө хайчин гараараа ингээд мод тайрах ч юм уу юм уралдаг. Дээрээс нь хүний үс засах ч байд юм уу. Дээрээс нь тэр нэг амар алдартайсаа гэдэг байхгүй. Мөсийг ингээд хайчаараа ингэж бүр ингээд цас оруулж байгаа юм шиг ингэж засаад Angel буюу сахиусан тэнгэрийг уралж байгаа хэсэг байдаг. Энэ бас юм амар алдартай хэсэг. Тэгээд Johnny Depp-ийн хувьд гэх юм бол энэ кинонд тоглох үедээ хэнийг дүүрэж энийг одоо дүрийн нэрвэртээ санааг нь гаргасан бэ? Санаа нь жүжиглэлтэнд орсон бэ гэхээр Charlie Chaplin-ыг киног нь маш үзээж дүүрээсэн юм байлээ. Тэгээд ягаад гэвэл энэ кинон дээр Johnny Depp баг үг хэлэх хэсэг гардаггүй. Ихвчлэн ингээд дуугүй чимээгүй ингэж явж идэг. Ийм жоохон сонин ийм жоохон гаж дүр гэж хэлж болно. Тэгээ энэ дүрийг бүтээсний дараагаар энэ киноны олсон амжилт нь болохоор 7 дахин илүү яг ашиг орлогоо бүр 7 дахин нугалсан. Маш их амжилт олсон. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл гэх юм бол Johnny Depp энэ киноны гол дүр тоглосон гэсэнд яг Johnny Depp-ийг тоглохын өмнө болохоор Tom Cruise-ийн санал нь ирж ирсэн юм байлээ. Tom Cruise тухайн үед яг Top Gun гэдэг нэртэй киногоор бүр амар амжилт олцсон алдартай жүжигчин болсон явж байсан. Тэгээд Top Gun тоглолцоод яг энэ кинонд тоглох гэжсэн чинь дүрийг харангуудаа Tom Cruise-ийн хувьд гэх юм бол яг найруулагчаас амар маш хоолой асуулт асуусан. За энэ одоо хайчин шиг юм гарын зүүчих юм бол ингээд шээж болох юм уу яах ийх ингээ мангар бол асуулт суугаадсан чинь найруулагч нь яасан бэхээр за энэ нөхөр ер нь бүтэхгүй юм байна. Том Круз би тоглохгүй гэж шийдвээд тэгээд Johnny Depp-ийг тоглуулсан юм байлээ. Тэгээд Johnny Depp яг энэ киногоор бүр дэлхийд Холливуудд алдартай болж гарсан. Дааж нэг хамсалтай зүйл юу тохиолдсон бэхээр Johnny Depp энэ кинонд тоглосноосоо болоод жирийн дүр тоглож чадхаа байлсан. Яг бол хүмүүс Johnny Depp-ийг ийм жоохон гаж тийм сонин дүрд тоглох юм байна гэдээ ойлгоцсон. Тэгээд өөр киноны найруулагч яг тэгж ойлгоод Johnny Depp дандаа тийм нэг аим шиг юм сонин гаж дүрүүдийг өгөөд яваадсан. За гисэн ч Johnny Depp-ийг хамгийн их алдар хүндэт хүргэсэн дүр гэх юм бол Карибын тэнгисийн далайн дэрэмчт гэдэг киногоо Pirates of Caribbean гэдэг киноны Jack Sparrow гэдэг нэртэй ахмадын дүр тоглосон. За өмнө нь яг энэ Карибын тэнгисийн дэрэмчт гарахын өмнө болохоор бас Америкт зөндөө олон далайн дэрэмчттэй холбоотой кино гарч ирсэн байлээ. Гэхдээ нэг нь ч амжилт олоогүй заяа. Тэгээ Johnny Depp-ийн тоглосон энэ кино амар их амжилт олсон. За жишээ нь Jack Sparrow гэдэг дүр нь ерөнхийдөө яг тэнгисийн далайн дэрэмчтийг бүр илүү амжилтанд олсон гэж хэлж болно. Тэгээ энэ дүрийг Johnny Depp яасан бэ гэхээр жоохон тэр найруулагчийн хэлсэн тэр дүрээс жоохон өөрчилсөн, санааг нь өөрчлөөд өөрийнхөө хэм маягтай болгосон. За тэгээд Jack Sparrow-ийн нэг жоохон эмгтээлэгч юм шиг нэг сонио алхаа байдсан шүү дээ. Энэ алхааг болохоор нэгэн алдартай гитарчнаас авсан юм байлээ. За энэ нь болохоор Keith Richards гэдэг нэртэй гитарчин, алдартай гитарчны тэр алхааг нь дүүрээсэн юм байлээ. Өөрөө тэгээд бүр нөө телевизийн ярилцлаганд орж байхдаа тэрийг хэлсэн. Тэгээ бас нэг сонирхолтой гэх юм бол энэ Keith Richards гэдэг нэртэй гитарчин яг Карибын тэнгисийн дэрэмчтийн 3 дугаар анги дээр Johnny Depp-ийн аавын дүр хүртэл бүтээсэн юм байлээ. Тэгээд энэ Карибын тэнгисийн дэрэмчт маань амжилтаараа хэлэхэд Matrix-ийг амжилтаар холд авсан. Тэр ч удаа Harry Potter-ийг хүртэл амжилтаар холд авсан. Тэр ч удаа Карибын тэнгисийн дэрэмчтийн яг 3 дугаар анги нь бүр одоо энэ 5 анги гарсан байхгүй. 3 дугаар ангид хамгийн их амжилт олсон. Бүр хамгийн их ашиг орлогоороо бүр тухайн үед яг хамгийн их ашиг орлоготой тэргүүлсэн кинонуудын жигсаалтыг тэргүүлж ирсэн. Тэгээ энэ үед одоо тэр амжилтыг нь эвдсэн тэр кинонууд дотор нь ямар кино байсан бэ гэхээр шүү дээ тий. Iron Man байсан байгаа. Тэгээ дээрээс нь бүр маш амжилттай одоо Spider-Man-ыг хүртэл амжилтаар эвдсэн байгаа байхгүй. Tobey Maguire Spider-Man-ыг. Тэгээд Карибын тэнгисийн дээрэмчтэр ингээд амжилт олоод ингэж явж явах хугацаанд Johnny Depp 14 жил нэг эмэгтэйтэй хамт амьдэрсэн байгаа. Хайр дурлалын холбоотой. Энэ болохоор нэг Францын модель бас нэг сингер буюу дуучин хийжсэн нэг Vanessa гэдэг нэртэй эмэгтэй. Тэгээ энэ хоёрын хувьд 14 жил хамт амьдраад 2 хүүхэдтэй, 1 хүү 1 охинтой. Johnny Depp-ийн хувьд гэх юм бол
охиндоо амар их хайртай. Тэр шутгаа охин ингээд цамцан дээр нь ингээд цагаан цамцан дээр ингээд хүүхд мөхд янз бүр юм зурцсан байх чинь. Johnny Depp тэрийг тоолохгүй гадуур гахтаа тэр охиныхоо зурсан юмыг тоолохгүй өмсөө явцсан. Тэр шутгаа охиныхоо өгсөн юм бугуувчиг хүртэл тасралтгүй ингээд бүх кино зураг авалт маавалт одоо юу гэдгийг ажил дээр хүртэл тэ зураг авалт маавалтан дээр хүртэл ингээд охиныхоо бугуувчиг зүүж явдаг гэсэн юм бэл. Охинтой хитрхи аим аауд өгдөн шүү тэ. Яг тийм аав. Даанч 14 жил хансны дараагаар энэ хоёрын хувьд хамсалтайгаар салсан байгаа. Гэтэ нэг сонирхолтой зүйл нь 14 жил хамт амьдэрсэн хайр дурлалын холбоотой хоёр хүүхэдтэй байсан мөртлөө огтхонч гэрэлтэй батлуулаагүй. Тэгээс хамсалтайгаар салсан. За тэгээ Johnny Depp-ийн хувьд гэх юм бол мэдээж хэрэг та бүхэнд маш олон кинонд тоглоод амжилт олсон. Бас нэг 2010 онд гарсан Alice in Wonderland буюу гэдэг кинон дээр Johnny Depp галзуу малгайчин дүрийг бүтээсэн байгаа. За энэ киногоор бас нэлээд амжилт олсон. За энэ киноны хувьд гэх юм бол тухайн үедээ 2010 онд яг амар амжилттай гарч ирсэн Leonardo DiCaprio-гийн тоглосон Inception гэдэг кино. Дээрээс нь Iron Man ч юм уу тий. Энэ алдартай кинонуудыг жигсаалтаараа тэргүүлсэн. Хоёр ч гиссэн юм байлээ бүр. Бүр тэр маш олон кинонд хоёр ч гиссэн гэж боддоо. Тэгээ нэгдүгээр байр нь болохоор Toy Story 3 буюу тоглоомын түүх 3 орсон юм байлээ. Тэгээ энэ кино бүр амар Johnny Depp-ийг одоо амжилтанд хүргэсэн гэж хэлж бас болно. Тэгээ энэ кинонд тоглоод бас нэлээд амжилттай явж байгаад 2009 онд Johnny Depp нэг эмэгтэйтэй кинонд тоглоод хайр дурлалын харилцаатай болсон. За энэ киноныхоо нэрийг та бүхэнд хэлхийн болохоор Ram Diary гэдэг нэртэй 2009 онд Amber Heard гэдэг нэртэй эмэгтэйтэйг танилцсан. Тэгээ 2 жилийн хугацаанд ерөнхийдөө жоохон хайр дурлалын харилцаатай байжгаад 2 жилийн дараа албан ёсоор үерхлээ зарлаад тэгээд түд уудлахгүй гэрэлтэй батлуулсан байгаа энэ хоёрын хувьд. Гэрэлтэй батлуулаад ердөө нэг сар ч өнгөрөөгүй байж л нэг сар л болж итэл Amber Heard олон нийт Johnny Depp-ийг хүчирхийлэгч намайг зодддаг моддаг гэж одоо мессежийг олон нийтэд хүргэсэн байгаа. Тэгээ тэрнээс болоод Johnny Depp-ийн нөгөө нэг Карибын тэнгисийн дээрэмчтээс олсон тэр асар олон гой кинонууд дээр тоглосон тэр амжилт нь хономхон зуурын дотор карьер нь бүгд үгүй болсон. Тэр ч утгаа далаанд Карибын тэнгисийн дээрэмчтийн тэр Jack Sparrow-ийн дүрийг хүртэл Johnny Depp-ийг тоглохгүй хүртэл санал ирсэн байгаа. Тэгээ тухайн үед яг тоглож ирсэн Fantastic Beast-ийн дүрийг хүртэл татгалцсан байгаа. Энэ мэт чинь Johnny Depp хар дарсан зүүдэнд орсон гэж хэлж байна. Хар дарсан зүүд байсан тухайн амьдрал нь тэр их хичээж олсон карьер нь байхгүй болсон. Тэгээд 6 жил заяа. Энэ асуудал, энэ шүүх хурал үргэлжилсэн Amber Heard-тэй асуудал. 6 жилийн дараа 2022 оны 6 сард 100 гаруй минут үргэлжилсэн энэ хүү Amber Heard Johnny Depp-ийн шүүх хурал дээр Johnny Depp ялт байгуулсан. Энэ учир шалтгаан яасан бэхээр Amber Heard худлаа мэдүүлсэн. Худал мэдүүлэн өгч Johnny Depp-ийг хүчрхийлэх. Эсвэргээрээ энэ камерын бичлэг нь хүртэл цацагдаад, дээрэс нь Amber Heard-ийн хэлсэн үг болгоно худлаа гэдэг нь нотлогдоод, дээрэс нь бүр одоо ингээд уцны ингээд рекорд хийсэн бичлэг хүртэл байсан юм бэл. Угаасаа надаас том биетэй, надаас биерхүү намайг хүчрхийлсэн гэдэгт бүгд итгэнэ. Намайг чамайг хүчрхийлсэн гэдэгт угаасаа итгэхгүй, чам шиг хөгшин зүзгийг хүчрхийлсэн гэдэгт угаасаа итгэхгүй гэд хэлж байгаа хүртэл тийм рекорд нь хүртэл олж тогтоогдоод 6 жил үргэлжилсэн энэ хүү шүүх хурал Johnny Depp-ийн ялтаар өндөрлж Johnny Depp эргүүлэн карьер тэр нэр хүндээ олж авч чадсан. Тэгээ Amber Heard-д яасан бэ гэхээр шүүх хурал 15 сая долларын нэхэмжлэл торгуул ногдуулсан. Тэгээ Johnny Depp шүүх хурлаас гарч явж байхдаа юу гэж хэлсэн бэ гэхээр миний хувьд энэ 6 жилийн өмнө яг л миний карьер бүх зүйл дуусч миний амьдрал яг л хар дарсан зүйл чиг болж хувирсан. Хүмүүс намайг хүчрхийлэгч гэж дууддаг болсон. Хүмүүс маш олон над руу хар муу муха мессеж илгээсэн. Би өөрийнхөө өдий хүртэл тоглож байсан кинонд хүртэл тоглож чадхаа болсон. Яг л миний амьдрал яг л хар дарсан зүүд үргэлжилсэн байсан. Өнөөдөр би ингээд энэ хар дарсан зүүднээсээ сэрээд тэгээ би өөрийнхөө ингээд карьер амжилтыг одоо ингээд бас эргүүлж авлаа. Нэр хүндээ худал зүйлийг эргүүлж авлаа гэж хэлсэн юм байлээ. Тэгээ Amber Heard-ийн хувьд бол 15 сая доллар угаасаа төлж чадахгүй. Би ингээд бүр дампуурлаа зарлж гин гэж хэлсэн. Тэгээ эндээс харах юм бол зөвхөн хүчрхийлэгч эрэгтэй хүн байдаг юм байна. Эмэгтэй хүн байдаг юм байна гэдгийг бүх дэлхийд нотолсон ийм гайхамшигтай бас үйл явдал болсон. Тийм болохоор би бол өөрөө эрэгтэй хүн болохоор адилхан эрэгтэй хүмүүстэй зөвлөгөө өгөхөд ханилах ханаа маш зөв сонгоорой. Amber Heard-ийг ийм аимшигтай шоломтой таарчвал амьдрал чинь бүр ингээд доошогоо л унаа шүү заяа гэж хэлмээр байна. Тэгээ энэ гайхалтай жүжигчдийн талаар ярьсандаа
Маш их баяртай. Сүүлд жоох ингээд сэтгэл хөдлөө жоох ингээд ярьчих шиг боллоо. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Та бүхэн subscribe мартаа.